гэр бүл зөрөөс орон сууцны бодлого явуул. Ягаад өнөөдөр манай гэр бүлийн яам орон сууц яриад байгаа гэдэг асуудал. Тэгэхээр өнөөдөр энэ залуу гэр бүлүүдийн дунд байгаа одоо салалтын хамгийн гол асуудал бол ерөөсөө орон сууцны асуудал байгаа байхгүй. Тийм учраас бид нар цаашдаа иргэдтэй орлогод нийцсэн орон сууцны бодлогыг Монголын төр явуулах хэрэгтэй. Тэр тусмаа өнөөдөр одоо юу гэдэг нь 40 хүртэлх насны нэгээс дээш хүүхэдтэй яг огт ордон одоо орон сууц авч байгаагүй энэ иргэдэд зориулсан бид нар одоо ипотекийн хөтөлбөр гаргах гэдэг одоо судлаад байгаа даа шүү дээ. Тэгэхээр ипотекийн 6% хөтөлбөрийг заавалчгүй тийм бүх хүнд авдаг юм хөтөлбөр биш. Яг 6% болвол ерөөсөө урд өмнө орон сууц авч байгаагүй тийм ээ нэгээс дээш хүүхэдтэй гэдэг юм уу тийм. Тэгэхээр энэ би нөхцөл бас эцлэг байгаа шүү тийм. Өнөөдөр зарлж байгаа шүү тийм. Тэгээд нэг 40 хүртэлх насны ч гэдэг юм уу ингээд 1-2 хүүхэдтэй одоо тэр юунууд гэр бүлүүд энэ 6% нь явдаг. А бусад тэр одоо очир зогсоод байгаа юунууд нь бол шаталтай үүтэйгээр одоо зах зээлийнхаа зарчмаар явдаг. Ийм зарчмаар явахгүй бол хүн бүхэн 6% зээл өгнө байхгүй. Эндээс салбарын уялдаа холбоо ер нь ямар байгаа вэ? Одоо та жишээлбэл одоо нэг нөхцөл яриад байна шүү дээ. Гэтэл прилат байгууллагын яам за цаашлаа Улаанбаатар хотын захирч. Гэхдээ юу юм байгаа шүү дээ. Ерөнхийдөө орон сууцны бодлого дээр өөр. Үгүй орон сууцны бодлого дээр ерөөсөө Улаанбаатар хот барилга хот байгуулалт орон сууцлалтын яам ерөөсөө өөр бодлого яриаггүй. Ерөнхий сайдаар ахлуулсан баялагын сан үндэсний орон сууцлалтын үндэсний хороо байгуулагдсан шүү дээ. Үндэсний хорооныхын дэд дарга нь би байна. За нарийн бичгийн дарга нь одоо барилга орон сууцлалтын яамны сайд Батцуур сайд байна. Нэг нарийн бичиг нь хотын захирагч Нямбатар захирагч байна тийм. Одоо Монгол банк сангийн яамыг одоо оролцуулсан бид нар ингээд ийм хөтөлбөр. Тэгэхээр гол санхүүжүүлэгч нь манайх байхгүй юу? Би манайх гэдэг нь нөгөө баялагын сан буюу хоримтлын сан чинь өөрөө гэр бүл хөдөлмөрийн хангалтын яам дээр байгаа шүү дээ. Тийм учраас хоримтлын сан дээр ирж байгаа жилд нэг 400-аас 500 тэрбум төгрөгийг одоо энэ яг нөгөө зорилтод хамгийн гол нь ипотек биш зорилтод бүлэглүүгээ оруулаад дахиад дээрэс нь ипотекээр одоо иргэн төлөлт хийж байгаа 400-500 ингээд нэг жилд бол нэг хуучин чинь нэг энэ ипотекийн зээлийн бүтээгдэхүүн чинь нэг 400-аас 500 орчим тэрбум төгрөгийг хүртээмжтэй байсан байхгүй. Одоо дахиад бид нар 500 нэмэхээр нэг их найд болж байгаа. Тэгэнгүүт дахиад очир ихсэн байхгүй. Хуучин чинь одоо баг үндсэндээ 24 сар 36 сар очирдаг байсан бол одоо бүр 48 сар энэ төр очирдаг болсон юм байна. Тийм учраас одоо бид нар нэгэнт одоо савныхаа хэмжээнд хөндлийнхаа ярианд төлөж ирэх гэдэг шиг байгаа 1-1.2 их найдаа яг зорилтод бүлэглөө. Тэ? Бусад нь бол зах зээлийн зарчимд нээсэн юм одоо хүүгээ одоо арилжааны банкуудтай мэдээж арилжааны банкуудын хүү өндөр байгаа. Тийм 17-аас 18%-тэй. Тийм учраас дундын хувилбаруудыг гаргаж ирж одоо ингээд ийм одоо иргэдийн орлогод нийцсэн одоо ийм л ипотекийн зээлийн бүтээгдэхүүн гаргаж ирсэн. За энэ ойрын хугацаанд та ер нь ойрын хугацаанд тийм. Жилээс жилд энэ орон сууцны үн нэмэгдээд байна л да. Энэтэй харин одоо тийм учраас ипотекийн зээлийн хамгийн дээд хязгаар нь 150 сая байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ 150 сая чинь баг нэг өрөө байр авахд одоо гайгүй байршилтай газар бүрхүүл болчиход байна шүү дээ. Энэ үнэн өсөлтийг ер нь одоо харин тийм учраас бид нар энэ удаа их тийм болгоомжтой хандаад байгаа. Та нарын бодож байгаагаар магадгүй онгоо энэ жилийн ипотекийн хөтөлбөр жоох удаан зарлаад байгаа юм шиг санагдаад байж магадгүй. Тэгэхээр бид нар нөгөө энэ барилгынхаа нийлүүлэлттэй уялдаж энэ хөтөлбөрөө зарлахгүй бол урд нь бидний гаргасан алдаа юу гэхээр одоо би танд нэгэн жишээ дурдъя. Хуучин ипотекийн зээл 8% хүүтэй байхад ипотекийн зээл авсан нэг өрх энэ сар төлжсэн ипотекийн зээлийн иргэн төлөлт нь 400-аас 600 мянган төгрөг байсан. Гэтэл нөгөө 6% болгочингууд уг нь ч багасах хэрэгтэй үстэй. 6% болгочингууд барилгын үн нэмэгдээд хуучин нөгөө нэг өрхийн төлжсэн одоо иргэн төлөлт дээр 100-аас 150 мянган төгрөг нэмэгдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хин тохирч үлдэж байна. Яг ард иргэд тохирч үлдээд барилгын компаниудын дээр чинь хожоод байж штэ тий. Тэгэхээр бид нар барилгын компаниудад зориулсан ипотек ерөөсөө хийж болохгүй. Ипотекийн гол зорилго бол ард иргэдэд аль болохоор орон сууцчлах бодлого явах хэрэгтэй штэ. Нөгөө талдаа орон сууцлах бодлого явуулна гэж энэ талдаа ипотекийнхаа хөг болгоод мөртлөө энэ талдаа бид нар барилгын үнийг өсгөл хийж ерөөсөө байж болохгүй байхгүй. Тийм учраас энэ эрэлт нийлүүлэлт хоёр чинь хоорондоо их уялдаж төлөвлөлт хийх хэрэгтэй. Тийм учраас өнөөдөр үндэсний хороо байгуулж энэ дээр одоо барилга хот байгуулалтын яам хот те нөгөө талаас энэ баялагын сан хуримтлын сангаас санхүүжүүлж байгаа хөнгүүдийг ингэж яг зөв төлөвлөжл явуулдаг гэж хараад байгаа шүү дээ. Одоо зөвхөн цагтаас хацаалтаа хийлүүлэх хэзээ. За ер нь нэг одоо энэ 4 сарын 10-15-наас өмнө бол бид нар зарлах болох болж байна шүү дээ.